What? Are you kidding me? Wait, can we actually see it shaking? Bro, what the? Yeah, you can see it moving. Oh, sir, you are in for an Apple Store visit. Holy crap. Apple-ийн хамгийн сүүлчийн 2022 оны A16 чипийг зүгээр л 16 секундын TikTok бичлэг үзэх гэж одоо авч байгаа бол энэ шалтгаан бол одоо хамгийн чухал шалтгаан, хамгийн номер 1 шалтгаан, хамгийн ихэнд хийлэгдэх ёстой шалтгаан. Тэгээд та нарт бол хэдийнэ гар утас байгаа. Одоогийн бичлэгийг одоо гартаа бариад үзэж байгаа шүү дээ. Тэгээ наад гар утсанд бол эргээд одоо хайртай болох хэрэгтэй. Одоо юу $1000 вэ те, юу $800 сүүлийн одоо загварууд нь угаасаа л ингээл угаасаа үнэтэй гардаг. Тэгээд яг одоо жишээ нь яг 14 Pro Max-ыг одоо бүх үзүүлэлтийг ингээд тулгаад авах юм бол ойролцоогоор л ингээд бүр $2000 болж байгаа. Энэ нь бол үнэхээр одоо аимшигтай бүхэлдэн одоо тулгаад $2000 урт авна гэж юу гэсэн үг вэ те. Тэгээд цаашлуулаа ярих юм бол одоо аль нэг одоо эд ангин эвдэрлээ гэж бодох юм бол ерөнхийдөө бас амар үнэтэй бол засагддаг. Яг хөө энэ жилийн 14-ийн загварууд дээр өмнөх загваруудтай харьцуулахад хямдхан болсон болохоос биш, яг үнэхээр яг засварынхын төлбөр нь бол бас мэдээж хэрэг маш өндөр бол хിവэрэ байгаа. Заавал ингэж шинэ утас авна гэж тахгүй зүгээр л үйлдвэрлэлийн системийг шинжилээл тийм iOS 16 болгочих юм бол ерөнхийдөө чиний яг утсанд аюу гай одоо шинэ мэдрэмжийг бол өгч чаднаа. За шинэ яг form factor гэдгээрээ би юу хэлж байгаа нэхээр яг dynamic island-ыг хэлж байгаа. Яг тухайн яг iPhone-ын биеийн дээр ерөнхийдөө яг арай нэг шинэ төрлийн биений хэсэгтэй болж байгаа. Тэрийг нь бол хэлж байгаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээд яг ингэ шинэ нэг цоош нь биений хэсэгтэй болохоор ерөнхийдөө ямар нэгэн алдаа гарахыг бол одоо үүсгэж болдгоо маа. Ерөнхий загварын хувьд бол яг адилхан бол ингээл хിവэрэл байгаа дээ. Энэ нь бол бас ингээд бас заавал хэлэх ёстой зүйл iPhone 12-ын загваруудаас хойш яг ингээ харьцуулж ярих юм бол ерөнхий дөрвөлжин дизайн л яг адилхан. Яг урдаас нь харах юм бол Dynamic Island бол өөр харагдуулна. Тэр үнэн. Гэхдээ яг ерөнхий биений яг дизайн нь бол яг адилхан байгаад бол ингээ баг 3 жил өнгөрчлөө хിവэрэ байсараа энэ нь л жоохон бас онцгүй байна. Бас өөр юу онцгүй байна вэ гэхээр Dynamic Island дээр одоо яг iPhone дээр дагалдаж ирдэг одоо default application буюу stock app-ууд нь яг одоо Dynamic Island-ийн даваа талыг бол аюу гоё гаргаж байгаа. Тэр нь л яг дайжгүй. Гэхдээ юу н онцгүй байна гэж яг дурдж хэлэгдэж байна гэхээр одоо App Store-оос татагдж байгаа third party application-ууд одоо яг энэтэйгээ адилхан бас ингэ гоё Dynamic Island-ыг ашигламаар байна. Ерөөс одоо тийм зүйл байхгүй болохоор онцгүй санагдаад байгаа. Яг ядчил яг бүх application-ууд биш юмаа гэхэд маасаараа одоо их ашиглагддаг application Dynamic Island-ыг одоо ашиглах хэрэгтэй. Тэгээ тийм зүйл байхгүй байгаа болохоор ерөнхийдөө онцгүй санагдаж байгаа. 10S, 10S Max, за тэгээ iPhone 11, 11 Pro, 11 Pro Max, тэгээ iPhone 12, 12 mini, 12 Pro, 12 Pro Max, тэгээ 13-ын загварууд 13, 13 mini, 13 Pro, 13 Pro Max гэд хэрэглэгчнэр бол одоо Dynamic Island-ыг л бодоод байгаа. Би тэрийг ямар ч байсан ойлгож байна. Тэгээд ингэ бодож үзэх хэрэгтэй л дээ. Яг ингэ бодол дээр буугаад Dynamic Island-ыг бодох юм бол одоо яг юу зүйлхээсээ хамаарат бол ингэ хилээд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Яг эхлээд нэг статик хэлбэртэй байжгаад яг одоо үзүүлэх зүйл нь өөрсдөө эхлэл яг ингээд динамик болоод ингээд одоо хэлж байгаа тийм үү. Одоо тэр яг статикасаа динамик руу шилжиж байгаа тэр бүх шилжилтүүд бол яг одоо яг тэр дэлгэцэн дээр яг үзүүлж байгаа OLED-ийн тэр пиксел нутгнууд харуулж хувираад ерөнхийдөө тэлж агшаал юм гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө дэлгэцэн дээрх нэг хідэн нэг пиксел нутгнууд нь л одоо хараараа нааш цааш болоод тэлээд багасаад ийна л гэсэн үг юм аа. Dynamic Island дээр нь олон аппликейшнууд ингээд зэрэг харагдаад эхлэхээр яг одоо шууд тэрэн дээрээ дараа шууд одоо multitask маягийн баг үүрэг гүйцэтгэхэд байгаа. Тэрийг нь яг бодож үзэх юм бол даваа талтаач юм шиг гэж бодож болно. Гэхдээ бас үгүй. Яагаад вэ гэхээр зүгээр л онд нь өөр ашиглах зүйлс байгаа. Одоо жишээ нь Dynamic Island-гүй iPhone 10-аас дээшх загварууд. За тэгээд бүтэн дэлгэцний одоо notch-гүй одоо бүр яг border-тай iPhone-ууд байгаа шүү дээ. Эдрээд юу гэхээр зүгээр л одоо жишээ нь iPhone 10-аас дээшх загварууд Dynamic Island-гүй зүгээр л swipe up дэлгэцнэр удаан барил multitask-а гаргах чинь заавал тэгж Dynamic Island чиг тэгж дараа шилжиж явах шаардлага байхгүй. Өөр оронд нь орлуулж хийх зүйл байгаа. За харин одоо нэг
голын товчтой iPhone-уудыг болохоор зүгээр л бас яг адилхан multitask гаргахын тулд зүгээр л голын товчон дээр хоёр дараа л одоо multitask авал хийдэг нь бол хэвээрээ байгаа. Тэгэхээр яг зүгээр оронд нь хийчих юм үйлдэлүүд байгаа болохоор заавал Dynamic Island-тай болсноо заавал multitask үүргийг гүйцэтгэх юм байна гэж ер нь бол бодож болохгүй шүү. Яг нь нэг Dynamic Island-тай ингээ байж хахад notification ингээ ирэх юм бол одоо ингээд яг дээрээсээ бас нэг арай өөр харагдаад байгаа шүү дээ. Тэр нь бас яг үнэндээ бол өмнө нь яг байдаг байсан зүйлийг л Dynamic Island руу нэг жоохон өөр харагдуулж гаргадаг болсон. Түүнээс өмнө бол огт одоо жишээ нь яг notification ирэхэд дээрээсээ бол доошоо ингэж одоо буудаг маягаар бол гардаггүй байсан гэсэн үг бол биш. Одоо жишээ нь iPhone хитч үү хамаагүй ямар ч хамаагүй notification ирэх юм бол notification чинь яг дэлгэцнийхаа дээдсгээс бол ингээ гарч ирж байгаа шүү дээ. Dynamic Island нэр зөвхөн өөр харагддаг болохоос биш. Бусад iPhone дээр л бүгдэн дээр нь адилхан гэдгийг бол хэзээ ч мартаж болохгүй. Үндсэн үүргээ бол аль алин дээрээ л бүгд гүйцэтгэж байгаа. iPhone 14 Pro, 14 Pro Max авлаа гэж бодоход эхэндээ бол Dynamic Island амар гой санагдал ашиглан. Тэр нь бол яг үнэн. Тэгээ сүүлдээ яг хөө гэхээр баян гэдэг нэг одоо цуг байгаад ирэхээр сүүл рүүгээ тэрнтэйгээ цуг байсараад одоо дасаад эхэлнэ. Яг нилээн дасаад эхлэхээр сүүлдээ бол тэгээ бараг тоохоо болж ийн гэсэн үг. Яг үнэхээр одоо цааш ашиглах бүх хугацаанд за би үнэхээр л гоё Dynamic Island-тай шүү дээ гэж ерөнхийдөө байнга санахгүй сүүлдээ бол тэгээ тоохоо болчихноо. Энгийн нотчтой ингээд яг харьцуулаад харах юм бол арай нэг өөр байралтай байгаа. Дэлгэсэн дээрх байрлал нь нотч ч юм бол яг дэлгэснийхаа дээд зэгтээ ингээд яг наалтсан байдаг байсан. Одоо эн чинь болохоор жоохон дэлгэснээсээ салаад дэлгэсэн нэг дундуур нэг жижигхэн завсар үсээ тэгээд дахиад нотч бол нэг ингэж яг одоо халахалж исэн бол Dynamic Island-ийн нэршил аягүй төвхтэй. Яг нэг зүйлийг хэлэх гэж ингээд 2-2 ийм урт үгэлэхээр бас аягүй төвхтэй. Энэ бол энэ нэршил бол надад ер нь таалагдахгүй байгаа. За тэгээд Dynamic Island нотчтой харьцуулахад бол арай бүр ингээд бүр дэлгэснээсээ бүр арай ингэж байгаа. Гэхдээ тэр хооронд завсар бол байгаа. Гэхдээ бол арай доошлцсон хэлбэртэй байгаа. Тэгээд энийг юу гэх гэдэг нь хэрэг ерөнхийдөө ашиглаж байгаа хүмүүс бол яг өмнөхөөсөө илүү халахалж байгаа юм шиг бол санагдаж байна гэсэн яриануд бол их гарч байгаа. Яг ихц нарны ингээд тусгалд яг 14 Pro Max-ийг ингээд барих юм бол яг нэг True Depth камерных нь хэсэг нь яг дэлгэснийхэн дээр хар пикселийн утгануудаас ингээ өөр л тустайгаар нь харагдаж байгаа. Яг үүнд бол нэг юм яг юм бүтэн зүйл биш. Дунд талд нь ингээд яг үүндээ дэлгэц байгаа. Тэгээд True Depth камер нь бол яг хоёр хуваагдсан маягаар л ингээд яг ямар вэ гэдэг нь бол X нарны тусгал бол харагдаж байгаа. Тэгээд энэ дээрээс яг үргэлжлүүлж ярих юм бол миний хэлж ийсэн яг өмнөх биш нэг iPhone-уудын зөвлөгөө бичлэг байсан чинь 38 шиг. Тэрэн дээр би нэг LCD OLED гэж ярьсан чинь тэрэн дээр холбогдуулаад яг энэ жишээг ярих юм бол одоо LCD ч OLED ч бүх одоо нэг төгс өнгөнийхөө утгыг гаргахын тулд одоо дэлгэсний технологийн хөгжил үргэлжилж явж байгаа гэж хэлжсэн шүү дээ. Тэр нь л энэ дээр харагдаж байгаа юм л та. OLED дэлгэцтэй iPhone 14 Pro Max-ын загварууд яг ингээд дэлгэсний дундуур хав хар өнгө гаргахыг бол бодож байгаа тийм үү? Аль болох тасаар өнгө гаргахыг бодож байгаа. Тэгтэл яг үндэ X нарны тусгалд яг ингээд харахад ингээд дэлгэцэн ингээд мэдэгдэж байгаа байхгүй тийм. Яг үнэхээр төгс хар өнгө биш гэдэг нь энэ дээрээс л харагдаж байгаамаа. За тэгээд Dynamic Island гэдэг шиг одоо яг Dynamic Notch гэдэг зүйл бас ингээд байвал бас гоё те гэсэн бас одоо тийм одоо концептууд бас их явж исэн. Тэгээд тэрнээс гадна бас нэг юм юу авч исэн. Тэрийг анх би харчаад бас нилээ инээсэн л дээ. Тэгээд яг ял ингэж бол болохгүй шүү. Always on display-ийн тохиог яг ерөнхийдөө байнга on чигээр нь яваад ивэл батарейны хувьд бол хамаагүй урдан дуусж байгаа. Яг гэхээр уус дэлгэцэн асаалтайгаа л ивэл илүү батарей эдэн. Тэгэд яг 13 Pro-тай харьцуулж яг ингээд харах юм бол 13 Pro л асаалттай Always on display-ийн асаалттай 14 Pro-тай харьцуулах юм бол 13 Pro батарей нь бол илүү байгаа. Энэ нь бол бас үнэхээр сул талуудынх нь нэг мөн. Тэгээд энэ дээр нь одоо юу ярих гэдэг юм гэхээр бас ингээд бүрэн Always on display бүрэн ингээд унтардаггүй. Заавал ингээд бүрэн унтраахын тулд дэлгэснийхаа тохиргон дээр очиж жагаад focus mode дээр очиод тэгээ dim the screen гэж бол сонгох ёстой. Тэгээ заавал нэг focus mode асаагаал нэг дахиж нэг торхоо асааж иж Always on display нь цэвэр хар дэлгэцэн дээр бол яг цагаанаар бол гаргадаг тохиргоо нь болоод хасд юм байлаа. Тэр нь бол надад ерөөсөл бас аюу сэн санагдсан. Чипнийхэн тухай жоохон дэлгэрэнгүй ярина. Уул нь бол ингээд A16 дараагийн нэг одоо тий дараагийн л одоо үеийнх нь одоо өмнөхөөсөө сайжирсан чип мөн тэгээд яг Geekbench Score одоо би нөө iOS дээр үеийн систем дээр яриад шүү дээ. Энэ бас тийм оноо авч ингээд тэрнтэй одоо жишээ нь энэ жилийн 14-ийн загварууд ялангуяа одоо 14-ийн загварууд яг өмнөх одоо чип авцсан. 14 Pro Max ч бол A16-гаа авч байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр Geekbench Score тест хийхэд 14 Pro Max бол заяа. 14 Pro Max бол одоо өмнөх 13 Pro Max-аас
multi-core score нэг ойролцоогоор нэг 500 600 оноо илүү. Тэгээ single core score нэг ойролцоогоор нэг 100 200 оноо илүү гарч байгаа юм. Нэг ойролцоогоор тий айхтар амар пүү гэж одоо оноо бол нэмэгдээгүй. Ерөөхдөө нэг баг байдаг л одоо энгийн л одоо яг онооны дэвшил гарсан гэсэн үг. Тэгсэн чинь юу болсон бэ гэхээр ярих гэдэг юм нь энгийн гэж 14 Pro Max-ийн нөгөө 14 Pro зүгээр 14 Pro Geekbench score тест хийхэд 14 Pro Max-тайгаа адилхан авахгүй байгаа. Энэ бол амар санаа. Тэгээ бүр тэр iPhone 14 Pro-гийн тэр Geekbench score оноо нь өмнөх жилийн 13 Pro Max-ийн одоо онооноос заяа multi-core score нь хүсрээл нэг 100 гарангаар илүү. За тэгээ single core score нь хүсрээл нэг 190 200 хавцал илүү. Тэгээд за single core score нь төвчний 100 200-аар нэмэгдсэн яг 14 Pro Max-тайгаа ч адилхан single core score-тай. Харин multi-core score-ийн хувьд энэ бол бүр өмнөх 13 Pro Max-тайгаа тэнцвэр нэгтгэл. Энэ бол үнэхээр санаа. Би яг энийг бол сүүлд л мэдсэн. Би энийг мэдчихээ чидээ юу ямар сони юм бэ гэдээ бас тайлбарыг нэлээ хайсан л та. 14 Pro Max-ийн загвар бол 14 Pro-тойгоо харьцуулахад хүргэлтийн систем нь арай ингээ 14 Pro-гоос сайн учраас clock speed-ийг одоо ингээ өндөрөөр тогтоож тавьсан гэдэг зүйл бол ярьж исэн. Тэгээд энийг нь яагаад заавал тэгээд 14 Pro Max аль нь л тэгээд Pro үстэй те Max ч зүгээр дэлгэсэн том тэгэл дэлгэсэн том батарейн том. Гэтэл одоо ингээ бас нэг тийм арай сайн хүрэгдэг горимтой гэдэг зүйл нэмэгдэж байгаа юм а те. Энэ бас үнэхээр сонирхолтой байсан. Тэгээд энэ бас та санаа. Яг адил энэ бол арай хитрхий санагдсан надаа тий. Арай л хитрхий санагдсан. Тэгээд угаасаа ийм бенчмаркоор нэм өөр гарч байгаа юм бол тий чипи өөрөөр нэрлэлтэй тий. Яг адилхан A16 Bionic гэчээд ингээд тест result нэм өөр гараад ийлчтэй ямар хэрэг байсан юм бэ тий. Тэгвэл энэ 14 Pro Max-ийн чипийг одоо A16X Bionic гэлтэй тий. 14 Pro-г болохоор зүгээр A16 нь үлдээлтэй. Гэхдээ баг эндээс харахад бол баг A16 гэхэрэг байхгүй юу? 13 Pro Max A15-т тэнцвэрнэгдэж үнэхээр сонирм байна. Тэгээд ийм амар ялгаа гаргаж байгаа юм бол чипи бол өөрөөр нийлэх хэрэгтэй гэж би бодож байна. Emergency SOS via satellite гэж зүйл байгаа. Мэдээж хэрэг та нар одоо бодох хэрэгтэй. Энийг ашиглаад те ашиглангууд л одоо нисдэг дээр хурж ирээл ингээл яг нэг Apple реклам дээр гарсан шиг тийм зүйл болно гэж бол Монголд бол байхгүй. Тийм боломжийг нь үүсгий гэж бодох юм бол одоо хичнээн зүйлүүдээ хийх хэрэгтэй. Тэр ихтэй мэдхгүй. Ямар ч байсан Монголд одоо emergency SOS via satellite гэдэг зүйл бол боломжгүй. Тэгэхээр энэ зүйлийг бодож одоо худалдаа авалт хийж байгаа бол Монголд ашиглаж байгаа бол одоо үнэхээр худалдаж авах шалтгаан ч болохгүй шүү гэдэг хэрэгтэй. Тэгээ бас нэг сони юм нь яг 14 загварууд дээр дагалдж ирж байгаа яг энэ одоо шинэ фичер нь эхний 2 жилдээ л үнгүүр дагалдж ирж байгаа. Тэгээд 2 жил нь өнгөрөөд цаашаа явах юм бол сунгаж явна. Одоо мөнгө төлж одоо явна гэсэн үг. Яг хэдэн доллараар их сунгахгүйгүй гэдгийг бол хэлээг байгаа. Ямар ч байсан энэ яг одоо фичер нь бол яг үүлэн системээрээ 11 сараас бол одоо апдейтлэгдэж одоо iPhone-ууд дээр орж ирнэ гэсэн 14 загварууд дээр. What? Are you kidding me? Wait, can we actually see it shaking? Bro, what the? Yeah, you can see it moving. Oh, sir, you are in for an Apple Store visit. Holy crap. Өмнө нь яг iPhone 14 дээр antenna gate гээл те iPhone 6 дээр яг band gate гээл тэгэл 6S дээр chip gate тэгэл 10S дээр бүр 2 gate гарч ирсэн те тэр нэг beauty gate гэж selfie авангууд ингээ яагааддаг. Тэгээд бас нэг өрөөсөн тэр нэг цэнэглэнгүүд яг шууд цэнэглэхгүй байгаа гэд iPhone 10S дээр 2 юм beauty gate charge gate гэ 2 зүйл гарч ирсэн. Тэрнээс бол хоош бол яг амар юм олон тол ингээ цацагдсан. Тийм одоо gate-ний асуудал бол байхгүй гадсан. Тэгсэн чинь тэр яг дөнгөж 14 худалдаанд гарсны дараа яг одоо third party яг mass application яг ингээ камерыг нь ашиглангууд яг аппликейшнээр дамжиж камерыг нь ашиглангууд яг
камернаас нэг юм ингээд дугараад байгаа нэг тийм асуудал байсан. Тэгээд тухайдаа би яг тэр мэдээг яг ерөөдөө мэдчих авчаал энэ тэнд яг иймэрхүү зүйлүүдийг болж байгааг хараад за энэ яг камер гейт гэдэг зүйлийг 14 Pro-гийн загварууд дээр үүсчлээ дээ. Ингээ 14 биш шүү. 14 Plus биш. 14 Pro, 14 Pro Max дээр. Тэгэл би бас гайхсан л да. Тэгээ гайхахаас гадна ерөөхдөө амар айсан. Өө яана те. Я энэ том компанид ингэж алдах гэж дээл гэж одоо бодсон. Өмнө юм зүйл болсон л доо. Иймэрхүү зүйл болсон би сая хэлсэн. Гэхдээ ямар ч байсан ойр байгаагүй зүйл бол ингээ болчлоо доо. Ста гэл санаа зовж исэн. Тэгсэн чинь яг Apple-ийн зүгээс л мэдээлсэн. За энэ бол одоо хардвер асуудал биш байна. Софтвер асуудал юм байна. Бид нар ингээд үйлдвэрлэлийн системийн шинжлэх одоо хувилбарыг гарганаа. Дараа 7 хоногт тэгээд iOS 16.02 би одоо саяарсан шүү дээ үйлдвэрлэлийн системийн хамтлагын дээр те. iOS 16.02 гараад нэг энэ одоо асуудлыг нь бол ингээд шийдэж байгаамаа. Тэгэд энэ дээрээс яг юу харж болох вэ гэхээр одоо ингээд яг иймэрхүү холбогдолтой асуудал гарахад те зүгээр л үйлдвэрлэлийн системийн шинжилтийн те одоо апдейт ирээл яг энэ асуудлыг бас ингээд шийдэж гин дараагийнх нь бүр тулгаас сайн шийдэх бах те гэж үнэхээр яхаа бол энэ нь бол яхаа үнэхээр бол надад гой санагддаг. Тэгэд иймэрхүү жишээ сүулт энэс өмнө би яг юун дээр бас ингэж яг боож исэн бэ гэхээр тэр нэг юун дээр Tesla-гийн машин дээр бас нэг үйлдвэрлэлийн систем нь апдейт хийгдсэний дараа тодорхой хугацаанд тодорхой хурд авах хугацаанд апдейт үйлдвэрлэлийн систем апдейт хийсний дараа арай богино хугацаанд тэр уртандаа хүрдэг гэдэг нэг тийм зүйл одоо болж исэн юм л та. Сүүл би тиймэрхүү зүйлсэн дээрээ л одоо яг иймэрхүү гоё одоо ийм төстэй мэдрэмж бол авч исэн. Тэгээд Apple дээр бол бас яг энэ жишээ бол байж таарлаа. Энэ нь бол яг надад бол таалагдж байгаа. Pro загварынх нь 3 камерных нь үндсэн камер нь бол яг 12-оос 48 болоод өссөн. Нөгөө хоёр нь бол 12-оор үлдэж байгаа. Тэгээд энэ дээр би жоохон бас юм ярихгүй болохгүй. Тэгэхгүй бол хүмүүс мэдэхгүй за өндөр мегапикселтай юм байл байна лээ гээл сонгох тохиолдол бол гарах байх гэж бодож байна. Тийм учраас би одоо яга 48 гэхээр л өндөр тоо болчгоор л ерөөсөө авах гадараад ич болохгүй гэдгийг бол хэлэх гээд байна. За ингээд яг 12 мегапикселтэй камертай iPhone тэгээд 48-тай одоо энэ загвар ингээ бариад яг адилхан зураг ингээ дарчлаа. Яг адилхан зураг дараад аль аль яг тухайн дэлгэцэн дээр ингээ харах юм бол ерөөдөө яг л адилхан харагдана. Ялгаа нь бол мэдрэхдэггүй. Харин ямар үед ялгаа нь үүсэх вэ гэхээр 48 мегапикселтэй авсан iPhone дээр ингээ ойртуулан харах юм бол нэлээд тулгаад ойртуулан харах юм бол яг нэг деталь нь өөр байна гэдэг нь анзаарахад энтэйгээ ойртуулаад харьцуулж харангууд тэгээд бас энэс гадна өөр зүйл ямар яг зүйл дээр л ялгаа нь үүсэх юм бэ гэхээр яг тэр даасан зургуудаа аль аль нэг ингээд амар том дэлгэцнээр тавьчих юм бол бас яг адилхан 48-т авсан нь бол яг том дэлгэцэн дээр гарч байгаа учраас деталь нь бол анзаарагдана. Cinematic mode нь бол яг Full HD-гээс 4K болж өссөн шүү дээ. Гэхдээ Cinematic mode секундэд 64-сээр бол одоо бичихгүй байгаа. Тэгэхээр бас ингээд бас худалдаж авах шалтгааны чинь донд орж болохгүй шүү. За тэгээд өргөн үндснийх нь камер нэг арай жоохон сайн те. Тэгэл яг шүн зураг дарахад бас нэг арай нэг жоохон сайн. Тэгэл яг бас шүн ингээд зураг одоо нэг флаштайгаа цуг одоо тохиргоотой зураг дарахад одоо объект нь хаана байрлахаас шалтгаалаад тэг гэрэлний тосгол нь яг бас ингэж бас өөр байдаг гээл те. Нэг тийм нарийн зүйлс байгаа л та. Эдэр бас ингээд бас яг пүү заана ийм болохоор л одоо худалдаад авчиж юу гэсэн л одоо шалтгаанууд нь орж болохгүй шүү. 14 Pro Max дээр камер нь бол одоо бүр амар одоо дузаан болоод байгаа. Ингээд яг их би энэ байлаа гэж бодоход тэр лензийн гарч ирж байгаа тэр нь одоо баг уцтаагаад баг тэнцүү харагдаад. Тэр одоо юу юм бэ бурхан. Одоо яванда тэгээд одоо уцсныхаа зузаанаас ууртан гэж гардаг болох юм аашин. Тэр нь тэгээд амар төвхтэй одоо тэгшгэн гадаргуу дээр тавих юм бол тэр ингээ бүр ингээ санжигнаад бүр амар төвхтэй кейс жижил ингээ яг ширээтэйгээ ингээ гоё тэнцүү тавигдсан те. Тэгээд яг уцаа ингээ барих юм бол одоо тэр одоо яг X Y тэнглэхийн дагуу одоо ингээд яг ингээл томроод байгаа шүү дээ. Тий, томорж байгаа. Тэрнээс гадна харин бас ингээд Z тэнглэхийн дагуу хүртэл ингээд амар томроод байгаа байхгүй юу? 3 инчээс рүү аль руу томроод байгаа. Тэгээд яг одоо аль болох томорж ивэл илүү сайн зураг дарна. Тэр нь бол ойлгомжтой. Гэхдээ л бас амар бүр ингээд амар томолж байгаа. Энэ дэр ингээд нэмж хэлэх юм. Одоо чинь тийм амар ингээд зузаан гарсан ямар одоо карманы хийж явах хүртэл амар төвөгтэй байхгүй юу? Кейсгүй тохиолдолд. Ингээд баг карманы цаанаас ингээд баг ленз нь баг ингэж томбооч харагдах байгаа байхгүй юу? Жохон авц. Тэг гэмтэй. Яг хамаагүй л дээ. Тэгтэл
бас арай хэтэрхий тавнаад байгаа маа. Дараа жил яаж таврах вэ? Бүүм. Тэгээ яг үндэ бол тэ яг хуучны тэ iPhone 5-ын үед бол аюу гоё байсан байгаа юм л та. Ингээд ямар ч тийм илүүдтэй юм байхгүй. Яг ингээл гоё. Биеэрээ тэ илүүдтэй гарсан юм байхгүй. Тийм үед бол үнэхээр бас гоё ээжээ гэж болт ингээд бодогдуулж байгаа. Тэгээд нэг юм санах хэрэгтэй. Камерны хувьд. Одоо ингээд ямар ч камертай байсан зүгээр л хүн одоо яг амьдралынхаа тухайн яг айгүй гой мөчийг зүгээр яг зураг дарж л үлдээх нь л одоо чухал гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь яг л одоо хэрвээ те яг ингээл яг тухайн зургаа харчаал нэг 10 жилийн дараа харчаад те хүүе би энэ зургийг чинь яг 13 Pro Max-ийнхаа яг үндсэн одоо камер болох 48 мегапикселаар нь дарсан штэ. Одоо энийг та нар хардаа миний одоо тэр өмсөж байгаа хувцсны одоо гаднах текстурийнхаа деталь нь ямар гоё гараавэ гэж одоо тийм ярнэж таваад хүн байхгүй. Зүгээр л хамгийн чухал нь юу вэ гэхээр та нар зүгээр л яг амьдралынхаа гоё мөчийг л зүгээр зураг дараал үлдээх нь л чухал. Түүнээс шил яг амар нарийн яг хуу цаг хугацаа өнгөрөхийн хэрээр технологи хөгжөөд угаасаа хүссэн үсээгүй дарж байгаа зургаас ч улам чанартай болж байгаа нь үнэн тэр үүсэхгүй. Гэхдээ хамгийн гол зүйлээ хязгаарч мартаж болохгүй. Одоо жишээ нь бодолтой. Хүүхд одоо бидний одоо айгүй жоохон байсан үеуд бол зүгээр л камер байсан. Тэгэл яг камераараа тэр зургийг дарагдаж үлдсэн болохоор л одоо баяртай байна штэ. Түүнээс шил яа тэр үед гоё камер байсан ч улаасаа гэж бодох нь тэгээ ер нь бол жоохон сонирн болчихж байгаа. Бусад яг жижиг шалтгаануудыг нэг дор гэлкаст дуртай авчи. Энэ дээр яг ганцхан юм ярихгүй байгаа. Олон жижиг юмнуудыг багтаасан бас олон жижигхэн ч гэсэн бас айгүй хөөрхөн жижиг юмнуудыг багцлаад бол хэлнэ. Эхнийх нь бол яг нэг eSIM-ний асуудал яг Америк загварууд дээр нь бол eSIM байхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр нь бол бас ингэж худалдаж авах шалтгаануудын нэг бол мөн болно. Одоо олон улс руу ингэж те одоо яг аялдаг хүмүүсийн үед баян eSIM гэж яг суулгаж байгаа. Шийдэл олдогдож яг одоо болно л та. Гэхдээ ямар ч байсан зүгээр шууд SIM-ээс суглаад шин SIM хийгээл тиймэрхүү зүйл нь жоохон хүндрэлтэй болцсон. Тэрийг бол зайлшгүй санах хэрэгтэй. Тэгээд зөвхөн яг 14 Pro Max-ын загварууд дээр яг хасах юм бол яг тусгай бүр одоо саунд бол байгаа. Тэрийг би та нарт сонсгоё. За яг иймэрхүү бол аюугаа. Тэгээд тийм бас миний байнгас ярьдаг зүйл байгаа шүү дээ. Байнга ч ерөнхийдөө дурдаал яваад идэг зүйл. Одоо wallpaper байгаа. Зөвхөн wallpaper-с нь олж тийж бас одоо нэг iPhone-ыг шинжилж болохгүй шүү. Яг хоо 14-ийн загварууд дээр wallpaper-д бол ямар ч юм байсан. Тэгээд яг энэс болж одоо болохгүй. За тэгээд тэрнээс гадна одоо болтол одоо iPhone-ы цэнэглэх оролт нь USB-C биш байсан хэвээрэн Lightning-тайгаа цуг байсан хэвэрлэн энэ нь л тийм болохоор бас ингэ хадгалж байгаа. Ахгүй гэдэг шалтгаанд ч бол орох ёстой шүү. Тэгээ бас speaker-ны хувьд одоо бас өмнөх цагуудаас нэг арай нэг сайн дуурдаг болсон. Арай л нэг сайн тий. Арай л сайн учраас бас ингэ худалдаж авах шалтгаанд ч орж болохгүй шүү. Тэгээд дэлгэснийх нь True Tone гэдэг байгаа шүү дээ. True Tone утга нь бол True Tone-ыг хасаагаад өмнөх загваруудын True Tone-ыг хасаагаа харьцуулаад харах юм бол 14 загваруудаар бол True Tone нь бол арай нэг жоохон шардуу харагдаж байгаа. Арай шар харагдаж байгаа гэсэн. Яг хуу True Tone яг ойр тойрных нь өмнөөс хамаарат ямар гэдгийг гаргахыг бол илтгэдэг. Гэхдээ ямар ч байсан тэр нь арай л сайн илтгэдэг гэх юм уу те. Тэрнээс бас болж ингэж худалдаж авах шалтгаан ч болох эсвэл шүү гэдэг би бол хэлж байна. За тэгээд тэр хамгийн сүүлд ярих гэдэг зүйл нь яг өмнөхөөс 2 дахин тод гэдэг. Ялангуяа яг ямар үед тод вэ гэхээр ихц нарны гэрэлд 2 дахин тод асна гэж байгаа. 2000 нийц гэж одоо утга аваад өмнөх загваруудаас хамаагүй тод харагд нарны ихц тусгалт. Тэгвэл би энэ дээрээс нарийн ярих бол болохгүй. Яг үг гэхээр одоо ингээл яг 2000 нийц утгатай нарны гэрэлд өмнөх загваруудаас 2 дахин тод асдаг болцсон болохоор нь л одоо яг тэрнийхэн давуу талыг ил гаргах гал өдөржин шүнжин тэгэл нарны тусгалт 2000 нийцийг мэдэрхгээл за миний утга тэгэхээр 2000 нийцтэй шүү те. Тэгээ ямар гайхалтай 2000 нийцтэй байгаад байн гэж явах юм байхгүй шүү дээ. Тэр чинь хаяал ашиглагдана. Тэгэхээр хаяал ингэж ашиглагдах иймэрхүү зүйлс дээр бол айхтар ашиг бүгдл өгч одоо худалдаж авах шалтгаан ч болох ёсгүй шүү. 11 сарын дараа iPhone 15-ын загварууд бол гарна. 12 сар биш 11 сарын дараа бол гарна. Тэгээ нэг ялангуяа 15 Pro Max-ын загварууд яах гээд юм тэгэхээр бас нэршил нь бас өөрчлөгдөх гээд тах шиг байна. 15 Ultra болох юм шиг байна. Тим одоо бас одоо шуу мэдэнүүд бол гараад бол эхэлсэн. Тэгээд тэрнээс гадна яг юу гэхээр энгийн iPhone 15 загвар байгаа. Энгийн iPhone 15 загвар энгийн загварууд
одоо өмнөх жилүүдийн харьцуулахад бас нэлээд бас гайгүй болчихно. Яагаад вэ гэхээр одоо тэр юу байгаа iPhone 12, iPhone 10, 12, 13, 14 гэдэг энэ гурав ямар амар бараг л хоорондоо адилхан ихэрдүү шахав гурваас байсан шүү дээ. Гэж би бас хэлсэн шүү дээ. Худалдаа авах зөвлөгөөний бичлэгэн дээр бараг алин цогц ялгаа гэдэг бас нэрийн шалтгаан тухайн бичлэгэн дээр дурдсан. Гэхдээ харин 11 сарын дараа гарах энгийн загваруудын дараагийн төлөвлөл болох iPhone 15 яах вэ гэхээр бас нэлээд хөөрхөн болно. Яг би дэлгэнгүй ярихгүй байна. Ягаад вэ гэхээр яг iPhone 15 гэдэг чинь шал тусдаа бичлэг болчихно. Тэгээд би зүгээр л худалдаж авахгүй шалтгаануудын дунд 11 сарын дараа iPhone 15-ын загварууд танилцуулагдсан шүү. Тэгэхээр дахиад 11 сар хүлээж болно гэж л хэлж байгаамаа.